монголчуудын Амжилт радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг суурайтаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд төрдөг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 8-ны мегмар гаргийн сонсдог урлаг нэвтрүүлэг дуу хөгжмийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ найруулагчаар гам болдын ангараг нар айлж байна. За өдрийн төргий. За өдрийн төргий. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бизнесийн хамтдаа сая Лендмен за мөн та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль биесны газраас наваарай. Bridge Motors тогтоохын дэд Tokyo камертай саатраараа хамтран айлж байна баярлаа. За дуу хөгжмийн булангаар битэрч одоо гайхалтай гоё дуунуудыг эхлэж сонсгоо дараа нь дууныхаа үүх түүхийг ярьж өгөө. За хамгийн ихний дууг манайхан сонсоод үү гэх бах. За хамгийн ихний дуу хүлээ авч сонсъё. I don't know what I'm to say, I'll say it anyway. Надаа штэ тий энэ дууны клипийн аягүй сонирхолтой санагддаг байсан. Яг ингээд нэг юм ингээд нөгөө зурцсан тий. Тэгэл ингээд зураг сэтгүүл рүү ингээд ороод байгаа юм шиг, телевиз рүү ороод байгаа юм шиг өстой сонирхолтой. Комикс руу ингээд комикснос тэг ингээд ачаалтад авч байгаа тэг комикс үзчихсэн нөгөө комиксныхын залуу нь ирмэнгүүтэй гараад ирдэ шнэ. Оо яг. Бармайн бүсгүй тэр. Оо яг үнэ. Хогийн сав сэтгүүлийн хогийн сав руу шидсэн. Хогийн савны дотор нь байж байгаа. Клипийн өстой гоё санагддаг байсан. Тухайн үедээ бол үнэхээр шинэлэг, үнэхээр супер клип байсан шүү. Үнэхээр супер клип байсан. За тэгэхээр өнөөдөр Норвегийн алдарт Аха хамтлагийн Take On Me дууг сонсгосон. Тэгэхээр энэ дууны үүх дүүх энэ хамтлагийн тухай ярьж өгнө. За Аха хамтлаг 1982 онд Осло хотод байгуулагдаж 1980-ад оны дундуур алдар нэрийнхээ оргил төрсөн. За нэг ялангуяа өнөөдөр бүгдээрээ сонссон энэ Take On Me дуу нь болохоор дуу нь олон улсын хит дуу гэж үздэг. Оо тэгэлгүй яг энэ дуу шүү дээ. Ерөөсө тухайн үеийн залуучуудын юм нөгөө хэв шинж болсон. Яг үнэ. Стайл болсон юм яг үнэ. Яг нэг юм тэр юм нэг Жорж Майкл Заглчин яг тийм үстэй болсон шүү дээ. Тэгэхээр тэр үеийн залуучууд бол ер нь ингээд нэг джинс өмсөөд, сахин хүрдэг өмсөөд тэгээд энэ Take On Me-гийн залуучууд чи гоё үстэй. Тийм залуучууд болсон. Тэгэхээр энэ чинь тухайн үеийн залуучуудын зүгээр л стайл нь болсон гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Манад бол 90-ад оны ихэр хүрхий дөнгөж одоо яг зах зээл шилж яхад ингээ ах нар ийм байдаг байсан шүү дээ тий. За хойл сураад ирсэн ах эгч нар бол бүр яг ийм маягт оролцсон орж ирдэг байсан. За YouTube дээр 2020 онд 1 тэрбум хандлт авч байсан энэ дуу одоо 2.1 тэрбум хандлттай байгаа. 5 жилийн дотор. Хүмүүс байн эргэж сонсоод байгаа гэсэн үг шүү дээ. Яг үнэ. За ингэснээр 1980-ад онд гарсан хэрнээ тэр бум хандлт авсан доо ер нь хитгэн байдаг. За жишээлбэл Michael Jackson-ы Billie Jean, Guns N' Roses-ийн Sweet Child of Mine зэрэг дуунуудыг нэрлэж болно. За Аха хамтлагийг synth pop урсгалаар уран бүтээлээр туйрвдгаа гэж хэлдэг. За ойртуулж хэлбэл бараг л электропоп юм уу та тий? Тий, ер нь яг нөө Евродискогийн л бас нэг хэсэг л дээ. Ер нь бол тийм ч нэг тийм нэг данс мюзикийн үе байлаа шүү дээ. Яг тэр үедээ л энэ чинь нэг одоо манга татдаг аяа байгаа шүү дээ. Тийм. За хамтлагийн гишүүдийн нэг нь Аха гэхээр хаасайгүй ямар ч оронд ингээд хүлээн зөвшөөрөгдөх үг юм байна да гэд бодсон юм байна л да. Тэгээд хамтлагч байгуулагдаж ямар нэр өгөхүү дээрээ тулахт нь Аха байвал ямар байл гэж. За харин ч хамтлагийнхан уухантаас зөвшөөрөөд 80-ад онд хүчмийн ертөнцийг дөргиж байсан Норвег хамтлагийн хүү Аха гэдэг нэртэй болж байсан. За яг үнэ. Хамтлагийнхан анхны цомгоо гаргаад алдар хөндийн оргилд шууд гарчихсан гэж хэлвэл нэг их худлаа ирсэн болохгүй хаа. За бусад хамтлагууд цомгоо гаргасан цомгоо нь амжилт олохгүй байх гэх мэтчлэн алдар хүндэд нилээд зовлон үзэж байж гардаг бол Ахагийнхан харин ч эсрэгээрээ цомог гарлаа. Дуунууд нь хит боллоо, өөртөө шууд од болсон байдаг. За, нэг ялангуяа цомогт нь багтсан өнөөдрийн сонссон энэ Take On Me дуу бол Норвегийн чартаа даваад бүр Их Британий чарт руу өсөрч ороод Грэмми дэвшээд Billboard-д шуугилсан байдаг. За, анх энэ дууны нэр нь Miss Eri гэж байсан юм байна л да. За, хамтлагийн хоёр гишүүн бүр 15, 16 настайдаа л энэ дуугаа зохиогоод Miss Eri гэж нэрлээд байсан ч тоглоод үзэхээр яг тийм нэг юм бохны реклам шиг сонсогдоод исэн гинэ. Тэр нь тэгсгээд дууга хайцсан юм байна. За ингээ хамтлагийн гишүүд Америкийн алдарт Doors хамтлагийн гитарчин Ray Manzarek-ийн гитар тоглож байгааг хараад
яг математик шиг бүтцтэй хэрнээ уянгалаг аялгаутай дуу зохиогоор шийдснээр энэ дуу бүтээгдэж байжээ. За мэргэжлийн хөгжимчд ойлгохоор хэрэгэлтэй ер нь бол энэ гитар тоглоод зогсож байгаа хүнийг математик шиг тоглож байна гэж энгийн хүн ер нь л бодохгүй штэ. Тэ? За энэ дууг 15 16 та зохиосон Вактер, Фрухо Олман гэдэг хоёр гишүүн нь Ахаг байгууллагаас өмнө Bridges гэдэг хамтлагтай байсан юм байна. За тэгсэн чинь ер нь бол гэтээ эн чинь Bridges байхдаа энэ дуу бичсэн гэсэн үг шүү дээ. За даанч хамтлагын тарангууд Лондонд очиж хөгжмийн ертөнцид од болдог Ватрод болоод яваа. За тэгээ од болсон ч юм байхгүй 6 сарын дараа эргэж ирсэн. За удаачгүй мань хоёр дээр ахлах сургуулийн найз Мортон Харкет даралдад хөгжмөнтэйгээр нэмэгдснээр өнөөдрийн бидний амьдралдаа хааны газар заавал сонсож байсан энэ дуу бүтчээ. Хэдэн он гэсэн үг? За одоо цаашаа үргэлжлүүлнэ. За ингээд нөгөө Miss Eri гэдэг дууга Lesson 1 болгож нэрлээд демо хөлбраар гаргасан. За ер нь бол эцсийн бүтээл болж яг одоо энэ Take On Me гэдэг нэрээ авах хүртлээр их л удаа явсан байгаа сте тийм. Тийм байна. За ингээд автаа тэгдэл яваад байж. Яг үнэ. За тэгээ наа гуравч ингээ гуруулаа олж аваад дахиад лондоо явсан. За байр төрөөсөлж аваад өөрсдийг нь продюсерлаж гаргах газраа хайж эхэлсэн. За эхлээд нэг газартаа гэрээлсэн ч нөгөө газар нь айхтар анхаарал хандуулахгүй ахаар нь гэрээгээ цуцлаад өөр продюсер хайж эхэлсэн. За энэ хооронд мөнгөн дуусаад мөнгө олж ирэхээр Норвег руугаа бас дахиад буцсан байдаг. Тэгээд эргэж ирээд John Ratcliffe гэдэг продюсер залуутай танилцсаар Ахагийн амжилтын замнал эхэлсэн. Ингээ бодохоор ер нь ямарваа нэг газрын продюсер амар чухал байгаа ч тийм. За ингээд өнөөх нэрээ солиотл байхаас биш дуу болж гардгуу дуун дуулагдаж эцсийн байдлаар Take On Me гэдэг нэртэй болж хамтлагийн анхны цомогт багтан нийтийн хүртэл болжээ. За Rolling Stone сэтгүүлээс энэ дууг дагаж дуулахад хамгийн хэцүү дахилттай дуу гэж нэрлсэн байт юм байлээ. За эхлээд 1984 онд энэ дууны өөр хувилбар нь клип болж цацагдсан байдаг. Харин өнөөдөр сонсгосон хувилбар буюу эцсийн хувилбар нь 1985 онд бичигдэж цацагдсан. Хамтлагийн услад дуучин Мортон Харкет жүжигчин Банти Беллитэй хамтран клипэндээ тоглосон. За энэ клип 2010 онд хамтлагийн албан ёсны YouTube хуудсанд байршаад. За түрүүний миний хэлсэнчлэн 2020 онд 1 тэрбум хандлтыг даваад өнөөдөр 2.1 тэрбум хандлтайгаа. За энэ дуу 80-аад онд бүтээгдсэн хэрнээ YouTube дээр тэрбум хандлт авсан 5 дахь дуу болсон байдаг бол Скандинавийн орнуудаас тэр бум хандлт авсан анхны дуу болсон байт юм байна. За Ахаа хамтлаг 1986 онд MTV Video Music Awards дээр жинхэнэ захиур хагалсан шилдэг шин залуу уран бүтээлч шилдэг агуулгатай клип. За клип бол угаасаа тодорхой. Үнэхээр энэ бол шилдэг. Үнэхээр тухайн үедээ тийм юм өөр ертөнцөөс ирсэн клип байсан шүү. Яг. За цоо шин өнгө аястай клип, шилдэг найруулга, шилдэг тусгай эффект болон үзэгчдийн таашаал зэрэг 6 төрөлд ялалт байгуулсан. За 1991 онд тэд өөр нэг дээд амжилт тогтоосон. Энэ нь юу байсан бэ гэхээр Бразилийн Рио де Жанейрогийн Маракана цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтын тасалбарыг 196 мянган авч маш том шууган тарьж ирсэн. Амар байгаа сте. Бараг 200 мянган хүн тоглосон гэсэн үг байгаа сте. 500 хүнтэй UB Баласыг дүүрэхлээр сенсац болоод байдаг хүмүүс штэ бид чинь. 30 мянган хүнтэй цэнгэлдгийг дүүрэх гэж сенсац болдог хүмүүс штэ. За гэвч 1993 онд гаргасан Memorial Beach Pians нь тийм ч сайн гүйлгээтэй байж чадаагүй бөгөөд чухам эндээс тэдний уран бүтээл баазаргийн завсралга гарч тус тусын амьдрал хөөсөн жилүүд нь эхэлсэн. За ингэ байжсэн чинь 1998 онд эднэрт Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол тоглох урилга оцсноор дахин хамтдаа тайзнаа гарсан. Тэгэд тусдаа байсан тэрхүү 7 жилийн хугацаанд хамтлагийн гоцлооч Мортон Харкет, гитарчин Пол Вактер, Свайнар бие даасан цомгоо гаргаад амжсан. За тэгэд Take On Me гэдэг үг нь өөрөө хайр дурлалын харилцаанд надтай орлоо шүү буюу одоо ингээд хоёлоо одоо үерхэд болзоод эхэллээ шүү гэсэн утгаар орсон юм байна. Ер нь бол. За дууны хувьд бол хайр дурлалын харилцаанд эрсдэл үүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хайртай хүнийхээ өмнө сул дорой хүч чадалгүй гэдгээ харуулах хэмжээгээр ойртон дотносож байгаагаа илэрхийлдэг дуул юм байна л да. За тэгээд дууных нь үг нь ерөөсөө ийм юм бэлээ. Ярилцахдаа юу гэж хэлэхээ би мэдсэнгүү гэвчэг үнэн зүрхээ би чамд хэлээ. Ичингүүрэн газар ширтэг чамааг би харсан. Чиний хайрын төлөө би чамдаа заавал очино. Надад ирээч. Намайг аваач. Бүтэхгүй
бүтэх бүтэхгүйг нь үл мэдхийн харилцаанд бидний амьдрал ямар ч байсан хамаагүйг ойлгож харамсан халаглаж сууснаас хамтдаа байсан дээ шүү дээ. Надад ирээч, намайг аваач. Хэлсэн бүх үг чинь үнэн гэж юу? Хэцүүхэн сэтгэлийг минь засах гэж хэлсэн гэж юу? Чамайг л дэргэд байвал бүх зүйл сайхан ч чиний эргэлзэж байгааг мэдэрсэн ч чамдаа би заавал очноо. Надад ирээч, намайг аваач. Тэрээс ийм үгтэй доо юм байна. Супер. За, нэвтрүүлгийн хамтран аялагчийг танилцуулаад дууга хэсэг сонсож байгаад ардаас нь Анжгагийн дуу явуулна. Анжгагийн дуу бол бүр гоё. Өстой гоё ёо. Би тайвар удаа явуулна. За, яадаг. Энэ Take on me юу шүү дээ. Маш олон нөхдүүд мэдээж энийг coverлж дуусна уу бол тийм яг дуусан. За, тэгтээ Take on me-гийн одоо хамгийн сүүлд энэ хин энэ бид нар тавьчихсан байг гэвэл Fitful Кристина Агилера хоёр нийлээд This Moment гэдэг ийм нэртэй Feel This Moment ч үлээ ийм нэртэй нэг дуу гаргаад тэрэн дээр яг энэ Аахагийн энэ хөгжмийг ашигласан. Ер нь Аахагийн дууны үгнээс ч ашигласан юм байлээ. За. За нэг шуугантай юм чинь 2013 оны Billboard Music Awards дээр билүү дээ. Нэг энэ хоёр чинь ингээл Кристина Агилера доороос ингэж гарч ирж мэрэл нэг амар дуулсан юм аа. Тэгээд энэ нэг хэсэг бас айгүй супер хит болсон шүү энэ дуу чинь. За одоо модератор 16 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар та Японы чанарыг найдвартай, баталгаатай албан ёсны газраас нь аваарай. Bridge Motors Токиогийн дэд Tokyo амортизатораар хамтран ажиллаж байгаа. За одоо бол бидний нөгөө нэг би хэлээл яадаг. Одоо нэг юм нэг амортизатор гэдэг ямиг солиулах цаг нь бол болчдөг юм аа. Хавар болох дээр л нэг бас солиулах цаг болдог. Ягаад ингэдэггүй гэхэлэр өвөл нөгөө хөлдөө байхдаа ингээд зохиож мохоод амортизатор зохино гэж байдаг. Тосмос нь ингээд хайлаад тэгээд хөлдөө болохоор чи бид нар нэг застаа болохоор донцлогоо нэг мэдрэхгүй зас ингээд нөгөө нэг нүх бөглчөөд байдаг учраас мэдхгүй яваад байдаг. Тэгж жагаад хавар болоод ингээд засмаас хайлаад замын донцлогоо гараад ирэнгүүт илт мэдэгддэг так гэд тэгээд доогоор ингээ харангуут тосмос хайцсан байдаг. Ийм үе бол яг одоо болж байгаа. Тэгэхээр бүгдээрээ амортизатораа нэг шалгаарай. Тэгээ амортизатораа солих болцсон байвал Tokyo амортизаторыг сольж тавиарэ. Би сая машина үзэгт оруулсч миний машин тэрний нөгөө нэг ядаргаатай яг ядаргаатай ч гэж угаасаа хөдөөгаад байхаар хэрэг болох л бах та нөгөө нэг ослын гурвалжин эмийн сан хувин хөр зоолс татлага матлага гээл те тэднэрийг л авсан. Тэгээд машин бол ямар ч асуудалгүй гарсан шүү дээ. Супер. За Bridge Motors компани нь Tokyo амортизаторыг 2017 оноос хойш албан ёсны эрхтэйгээр 8 дахь жилдээ борлуулж байгаа. Тэгээд Bridge Motors компани өөрийн Suzuki засварын төв дээрээ үнэгүй суйрлуулалт хийж үйлдвэрийн баталгааг олгож байгаа. За тэгээд Suzuki засварын төв болон одоо эднийхтэй хамтарч ажилладаг засварын төвүүд нь уур чадвар сайтай инженер механикчдаараа ер нь бол алдартай 10-аас дээш жилийн ажлын туршлагатай юм хамт олон байдаг. Тэгээд 2025 оны Tokyo амортизатор Suzuki засварын төв дээр бууж байгаа юм биш үү? 2025 оны гэхэлэр чинь бүр шоо шин гэсэн үг шүү дээ. Тийм. Шоошин энэ амортизатор энэ Tokyo одоо бид нар яагаад бид нар Tokyo тавих хэрэгтэй юм бэ гэдэг ингээ хүмүүс бодож байгаа бах. Тэгвэл таны машин Япон машин манайх чи ихэнх нь Япон машинтай шүү дээ. Тэгэхээр Япон улсад үйлдвэрлэсэн 10 машин тутмын 7-д нь анхнаас үйлдвэрээс гарахтаа Tokyo амортизатор тавиа гаргадаг. Тийм учраас Tokyo бол ерөөсөө Японы номер 1 дэлхийд одоо бараг номер 1 гэж хэлж болно шүү дээ. Одоохондоо Япон ч хамгийн их машин борлуулалттай явж байгаа энэ улсын хувьд бол ингэж ойлгож болно. Эдлэгийн удаантай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй та ингээд нэг орж ирсэн янз янзын амортизатор тавьбал тэр чинь одоо хагас жил яваад мярдаг ч юм уу 1 жил яваад мярдаг бол энэ ямар ч байсан те 2-3 ийм амортизатортай дүүхүүц хэмжээнд явна гэж ойлгоно. Зөв. За тэгэхээр та Suzuki засварын төвөн Joke музейн урд байгаа. За Япон амортизатор гээд хангаа хотхны замын эсрэг талд шин зам дагуу бас засварын төв байгаа. Odster автосервис гээд сансрын E-Mart-ын 3 давхар дагаад Deluxe автоцентр нь хороолын эцэд байгаа. Тэгээд аль өөрт ойрхон байх салбаруудаар нь очиод үйлчлүүлээрээ. За утас нь 95 5 55 33 94 7 55 33. Тэгээд Tokyo Mongolia гээд латинаар бичээд сошиал хуудаснаас нь илүү их мэдээллийг бас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас нь аваарай. Bridge Motors Токиогийн дэд Tokyo амортизатораар хамтран ажиллаж байна. Баярлалаа.
Яа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрийг суурайтаагаар за өнөөдөр дуу хөгжмийн булангаараа та бүхэнтэй хамт байгаа. За ингээд Анжигагийн дууг хүлээ авцгаасаа. Сонсгоор штэ тий. Миний заяа бүр яг ингээл өсвөр настай. Тэгэл нөгөө нэг цулцын гол хүүхдийн наслнээр өнгөрсөн тэр нөгөө нэг зунууд ингээл шууд гэл яг нөгөө кино шиг ингээл жирэлзэл өнгөрч штэ. Одоо ингээд манай ах өвтөр ингээд нэг ийм боонч тэр чинь ингээл нэг ийм нэг ханаар тусгаарцсан хоёр талаасаа хоёр өөр хаалгаар ордог ийм хоёр тустай боонч амьдрал байхгүй нэг боончны хоёр талаас ордог. Тэгэл кассетны нөгөө ийм одоо нөгөө магнитофонтой байгаа штэ тий. Нэг бор тэнгүүдээ тэрэн дээр чинь бас радио ч явдаг заяа кассет ч ажилдаг заяа. Тэгэл манайх яг өглөө сэрэнгүүтээ пад ингээл тавингууд энэ эсвэл нөгөө нэг Итали дуу эсвэл Франц дуу тэгтээ голцол энэ дуу яваад тэгэл яг ингээл гоё өглөө сэрдэг байсан. Тэр нэг 95 6 оны яг тэр нөгөө 15 6 та нэг өсвөр насны маань үе ингээл амар гоё бодогдож байна. Тэг. Ер нь маш олон хүмүүсийн дурсамжийг сэргээж байгаа бах. Ягаад гэвэл энэ нөгөө нэг Монголд яг ингээд дисконд ингээ мөнгө төлж ороод бүжгэлдэг байсан. Яг тэр эд модонд орж явах үед энэ Pet Shop Boys-ийн Go West бол хит болж исэн энэ дуулдаа. Гэхдээ тэр үедээ бол ингээд англи хэл түүж байхгүй. Тэгээд би энэ дуун дээр юу дуулж байгааг би мэдэхгүй. Гэхдээ л энэ гоё доо. Энэ дог сонсохоор гоё яадаг. Английн алдарт synth pop Pet Shop Boys хамтлагийн Go West дууны үг түүхийг өнөөдөр бид нарт та бүхэндээ ярьж өгч байна. За хамтлагийн хувьд 1981 онд Лондон хотод байгуулагдсан юм байна. Дэлхийд даяар 100 сая хувь дууга борлуулсан байдаг энэ хамтлаг synth pop гэдэг урсгалдаа бол аваргууд гэж хэлж болно. За яг ер нь бол ингээд synth pop гэдэг одоо энэ нөгөө ингээд энэ одоо нөгөө rock мод гэдэг шиг энэ pop мод ч бас өөр амар юм олон салаатай тэгээд ийм байдаг. Манай харсан хамтлаг бол рэп техно хамтлаг гэж явдаг байсан шүү дээ. За тэр үед бид нар энэ техно гэдэг юмыг айгүй их судалдаг, айгүй их одоо анхаардаг байсан. Энэ техно хаанаас гараад ирв мэрвгээд. Гэтэл энэ 1981 онд Лондонд байгуулагдсан энэ Pet Shop Boys гэдэг хамтлагийг техногийн эцэг гэж нэрлсэн байдаг. Бүрүү техногийн эцэг гэж нэрлсэн. За. Ягаад гэвэл энэ хоёр чинь хоёулахнаа шүү дээ. Нэг нь кассетээр хөгжмөө тоглол нөгөөх нь дуулдаг. Өөр элдв бусын гитар юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн синтезатор дээр буюу кассет дээр бүх хөгжмөө ингээд юу гэдгийг ингээд регистрлж хагаад тэрнгээр нь тоглолцдог учраас ялч байхгүй техно байгаад байгаа байхгүй ялч байхгүй техно байгаад байгаа. За Guinness-ийн дэлхийн амжилтын номонд Pet Shop Boys хамтлагийнхан Британийн түүхэнд их хамгийн өндөр амжилт үзүүлсэн хамтлаг гэдгээрээ бичигдэж үлдсэн байдаг гэдгээс энэ хамтлагийн зангараг нь бол харагдана. За бид нар чинь нэг ингээ шинэ жилээр юу үздэг байлаа? Санремо гэдэг юмыг үздэг байлаа. Санремо одоо яаж цагийн зөрөө мөрөнд тэг таардаг байсан юм уу? Дандаа шүн үздэг байсан. 4 цаг магийн алдчих. Өөр ингээд угаасаа Орос Монгол хоёр чинь 5 цагийн зөрүүтэй. Яхид л сууж байгаа л үздэг байсан. Тий. Тэгээд тэр үед миний анхны Pet Shop Boys-ийн мэддэг дуу буюу Монголд анх Pet Shop Boys гэдэг хамтлагийг таниулсан дуу нь бол тэр Always on my mind гэдэг ийм уянгийн маягийн дуу байхгүй юу? За. Гэт нэг ийм дуу. За тэр яасан гэхээр Санремод хэдэн оны 91 оны юм уу 90 оны юм уу тэр хавийн Санремод ороод энэ дуу нь бас нэг тусгай байр майранд ороод ямар ч байсан концертон дээр тоглогдож ирсэн. За. Тэгэхээр тэр үед бол энэ дуугаар нь Always on my mind гэдэг энэ дуугаар нь бол би анх энэ хамтлагийг мэдчихсэн. Нэг юм ямар ч нүүрний хөвөрлгүй. Уг нь ингээл хүмүүс чинь ингээл нүүрний хөвөрл гаргаад бүжиглээд ингээд тайзыг ингээ эзэгэндэг шүү. Тийм байхгүй шүү. Нэг нь тэр дээр ингээ аргоноод орж идэг. Нэг нь наадталт нэг зүгээр ингээд номхон зогсоод Японы гардалт номхон зогсоод наа гэх ингээд дуулцдаг. Ямар сайн нөхдүүд вэ гэсэн. Тэгсэн чинь Британийн тэ ингээд Guinness-ийн амжилтанд оролцож ирсэн. Ийм зангарахтай багийнууд байжээ тэр нь. За. Өнөөдөр гэхдээ хамтлагийнхны coverлж дуулсан энэ Go West гэдэг дууг нь сонгож авсан. Анх би ерөөсөө өмнө бид нар яаж сонсох вэ? Go West гэж арай гэж олж сонссон хүмүүс чинь. Тийм шүү дээ.
Энэ дуу гэсэн чинь их эртний дуу юм байна. За. Британид хүчийг аваад Америкийн зах зээл дээр хүртэл нэлээд алдарсан энэ хамтлаг чартуудад маш өндөр амжилт үзүүлсэн байдаг. Заримаас нь дурдахад нийт 42 ширхэг топ 30-д багтсан дуу гэж байгаа юм. За. 42 улсын топ 30-д багтсан. Мундаг. 22 улсын топ 10-д багтсан дуутай бол Британийн чарт мөн Хойд Америкийн Billboard чартад нэгдүгээрт бичигдсэн 4 дуутай гэж байгаа шүү эднийх чинь. 4 дуутай. За өөрсдийнх нь дуунаас гадна өнөөдөр сонгосон энэ Go West гэдэг дууны cover нь маш өндөр амжилт үзүүлсэн байдаг. Британий хөгжмийн салбарын шилдэгүүдийг тодруулдаг Brit наадмаас Pet Shop Boys-ийнхэн болвол 3 шагналтай бол Америкийн Grammy наадамд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан ийм амжилттай юм байна. За хамтлагийн хоёр гишүүн 1981 оны 8 сарын 19-ний өдөр Лондон хотод байдаг нэгэн хөгжмийн дэлгүүрт танилцсанаар Pet Shop Boys гэдэг хамтлаг байгуулагдах үндэс суурь тавигдчихсан байна. За. Гоцлолтуучин Neil Tennant Korg MS-10 гэдэг цахилгаан даралтад хөгжмөндөө холбогч авахар дэлгүүрт ороод адил сонирхолтой залуутай танилцаж хоёулаа электро, диско хөгжим сонирхдаг гэдгээ мэдэлцээд найзууд болсон юм байна. За. Эхлээд танилцаад дараа нь үе уулзаж цог хөгжим сонсож явсаар явандаа бүр хамтдаа хөгжим бичиж эхэлсэн юм байна л да. Тэгээ Korg ч одоо манайд ч бас нэг хэсэг ноёлсон хөгжим шүү дээ. Ер нь Korg дээр бүх юмуд хийгддэг байсан. Бүх фонограмууд Korg дээр хийгддэг байлаа. Тийм л супер синтезатор л да. Тэгээ ингээд сонирхол нэгтэй залуус West End гэдэг нэрээр демо хуурцгаа гаргаж эхэлсэн гинэ. Анхны West End гэдэг нэртэй. Явандаа амтны дэлгүүрт ажилладаг найзуудаа хараад Pet Shop гэдэг те. Одоо нэг Pet Shop гэдэг чинь амтны дэлгүүр л гэсэн үг шүү дээ. Тэгээд амтны дэлгүүрийн хөвгүүд гэдэг ч юм уу ийм нэрийг өөрсдөө өгсөн байдаг. За. Найзууд нь амтны дэлгүүрт ажилладаг байсан. За харин өнөөдрийн бидний сонссон энэ Go West гэдэг дуу бол энэ хоёр нөхрийг танилцж хамтлаг байгуулахаас бүр өмнө зохиогдож дуулагдчихсан байсан ийм дуу. Манай энэ 90-ад оны Балканад ингэж шүү дээ. Энд чинь Mask Production-ы нээлтийн дуу гэх. Маскийн тэр баригдах юм бол тэр нилээ мөнгө төлгөр болсон байна. Юу, тэгтээ нөгөө нэг юу штэ. Одоо шинэ үеийнхэн жишээлбэл нөгөө нэг баригчгүй шавхчин дуу явуулдаг штэ тий. Тэнгүүд бид нар шинэ үе гэдэг штэ. Тэнгүүд маскийнхан яг энийг явуулдаг. Тий. За 1979 оны 7 сард Америкийн диско хамтлаг болох Village People гэдэг ийм нэртэй хамтлаг анх энэ дууг дуулсан байдаг гинэ. За. Дууг Village People хамтлагийн гоцлолтуучин Victor Vildis гэдэг нөхөр зохиогоод Францын продюсер Жак Морали, Henry Bilolo нар продюсерлсан байдгийм байна. За. Дуу бол 1970-ад оны сүүлээр Бэлэг, Ирланд болон Британийн чартад нэлээд дээгүүр бичигдсэн. 70-ад оны сүүлээр гэж байгаа шүү. Харин хожуу Pet Shop Boys-ийн 1993 онд дуудаад дүрсжүүлээд клипийг нь хийснээр энэ дуу дэлхийд даяар алдаршиж дэлхийн хит дуу болсон. Бидтэй Peachy Boys гэдэг байсан шүү дээ. Ингээд дэлхийн хит дуу болгосон энэ дууг бол. За 19-р зууны Америкт өрнийг зорио залуу эрмэн гэдэг үг их модонд орж байж гинэ. За. Go West гэдэг үг шүү дээ. Тухайн үед зэрлэг өрнө гэж нэрлэгдэж байсан нутагт хүмүүс оршин суугаад эхэлчихсэн бүтээн байгуулалт баг цагаар эд өрнөж байсан үе ийм үе байхгүй. Тэр нөө Go West гэдэг байсан үе чинь бол утгын хувьд заавал өрнийг зорих гэдэг утгаараа биш, харин залуу хүн өөрөө ингээд нөө нэг хүсэл мөрөөдөлтөй байх ёстой тий, өөрийнхөө орших орон зайгаа хайж явах ёстой гэдэг утгыг агуулдаг. Go West гэдэг үг нь өөрөө тий ингээд битгий алхаагаа твтээд тий, залуу хүн шиг ингээд зоригтой бай, өөр ингэсэн юм орон зайгаа олохын төлөө залуу хүнийг сэрүүлэг биш мөрөөдлөн сэрээдэг. За. Тийм бай гэсэн утгатай ийм үг байхгүй Go West тий. Заавал ч нөгөө баруун тишээгээл яваадаа гэсэн утгатай биш. Одоо манад тэгэх юм бол баяуул гэрүү яваадаа гэсэн үг биш байх юм шүү дээ. Ер нь л бол зоригтой амьдрал гэдэг шүү дээ. Тэрэндээ хүр. Ер нь тий амьдрал энд тэнд байгаа. Одоо жишээлбэл тий баруунд Wild West буюу тэр баруунд чинь ингээд залуучууд очиод амьдралаа цэцэглүүлж байна. Яг уу тухайн үед ингээд нөгөө нэг хууль дүрм үйлчлэхгүй зарим нэгэн хүмүүс гэмт хэрэг мэрэг ихтэй мэгтэй ингээд юм байсан үгүй байсан. Тэгтэл одоо баруун
ирэг нь баг зүү эргээсээ илүү хөгжиж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр залуучууд очиод тэрийг хөгжүүлсэн гэсэн үг шүү дээ. Ааха. Тийм. Өстө мундаг. Тэгээ ер нь бол яг тэ ингээд нөгөө манахаар бол суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг ч үг байдаг шүү дээ ер нь бол Тийм яг үнэ. За. Тэр шиг гэсэн үг. За. Харин дууны аялгауны хувьд тухайн үед байсан зөв социалист бүгд найрамд холбоот улсын төхөрийн дуулалтаа төстэй аялгаутай гэж байгаа юм. Энэ дуу юу? Нэрээ нэрээ тийм биш үү те? Нэрээ тийм биш үү? Одоо бодохоор. Тийм байна. Яг тэр нэг юм бол орж ирдэг. Яг тэр одоо юу гэдгийг нэг интернационалын ай шиг юм орж ирээд байдаг байхгүй юу? Дуу 7 болон 12 минутын 2 хөтөлбөртэй. За. Аль нь энэ тентгийн хамгийн агуу хит дуунууд гэдэг цомогт багтцсан байдаг. Ааха, яаж хийж байгаа? Яаж хийж байгаа багтцсан байдаг. За, Village People хамтлаг 1977 оноос өнөөх хүртэл уран бүтээлээ 50 орчим жил тогтвортой төөрөж байгаа ийм хамтлаг гинэ. Village People гэдэг хамтлагийг манайхан сайн мэдгүй бах. Энэ нэрийг магадгүй зарим нь анх удаа сонсож байгаа бах. Гэхдээ та нар хизээ нэгэн цагт аль нэг газраас YMCA гэдэг дууг бол сонсож ирсэн. Why? Энэ нэг YMCA. Яг. Тэнгүүд сүүлд камертоныхан бас яг нөгөө нэг реклам хийсэн шүү дээ. Тийм. Ямар ч хэлээд нэг арх бай сапуу. Одоо нөгөөх нь байхгүй юм чи хэлж таамаагүй л та тийм. YMCA гэж энэ бол Young Men's Christian Association буюу залуу эрэгтэй христиан шүтлэгтэй залуучуудын холбоо байхгүй юу? Ийм холбооны сүлд дуу болоод энийг нь Village People гэдэг хамтлаг дуулж исэн. Энэ дуугаараа бол замаа алдсан л да. Эднийх бол маш асар өндөрт хүрсэн. Хүү анхны хөлбрийг дуулсан тэр Village People хамтлаг сая Трампын сонгуулиар яг тэр нэг YMCA дуугаа дуулсан байгаа гэж шүү дээ. Тэгээ одоо бол уран бүтээл хийж байгаа гэж 77 оноос хойш гэдэг чинь 50 орчим жил хийж байгаа эвгүй гараад байна өдөр чинь. Хоёулаа хамтран айлгч ярьж дөрвөлдүүлээ тий. За Улаанбаатар хотод 16 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар бизнесийн хамтдаа сая Лендемен хамтран ажиллаж байгаа. За Монголын анхны финтек компани буюу одоо ийм нэг урдчилсан зээлүүдийн компаниудаас хамгийн анхлаад хувьцаагаа гаргаж хувьцаат компани болж исэн. Лендемен хувьцаат компани боллоо гэхэд хүмүүс үнэхээр шуугж исэн. Айгүй хэргэлзэж исэн. Эддээ нэг том дөөвөр шиг юм болох үедээ гээд айж исэн. Гэхдээ эднийх бол те ийм санхүүгийн тогтолцоо байдгийм а. Харин ч бид нар та нарт итгээд ямар ч барьцаагүйгээр та нарт зээл олох гээд байхад та нар юунд нь айгаад байгаа юм бэ гэдэг ийм юм явуулж ирснийг бас би айгүй саяхан шиг санагдаад байна л да. Бас олон жил өнгөрцөн юм байна. Тэрнээс хойш. Тэгээд энэ финтек буюу энэ одоо юу гэдгийг санхүүгийн юу үзүүлдэг одоо зах зээлд орж ирээд танд итгэл үзүүлдэг энэ төрлийн компани анхдагч нь яалч байхгүй мөн эднийх дижитал бизнесийн зээл буюу флекси бизнес гэдэг зээл олгоод эхэлсэн юм байна. Маш олон давуу талтай. Бизнес эрхэлж байгаа хүмүүс энэний онцлогийг нь сонсоод аваарай. Барьцаа хөрөнгө шаардахгүй. Яг үнэ. За, зээл олгосон тохиолдолд авах шимтгэл яг ингээд зээл олгосны төлөө шимтгэл авдаггүй. Зөвхөн та ашигласан хугацааны хүүгээ тооцож төлөөл болоо. Хүүн 399 гэсэн үг 399 хугацаанд төлсөн тохиолдолд хүү бол ингээд бас буурч идэг. Зээлийн хэмжээ. За энэ бол үнэхээр сүпрээ. 500 мянган төгрөгнөөс 100 сая хүртэл төгрөг шүү. 100 сая хүртэл төгрөг. Хугацаанд 198 сар хүртэл хэдэн жил гэлээ 111 жил хагас болж ийн гэлөө амар хүртэл байсан. За ингээд та сардаа нэг удаа эргэн төлөлтөд төлөөл явж явах болно. Одоо би жишээлбэл нэг кейс дурдъя л да. 19 настай ингээд нэг залуу хуваарь бизнес эрхлэгч залуу өөрийнхөө их нэртэй хамтаа Өмнөгов аймагт амьдарч тийм байл та. За ингээд Улаанбаатар хотоос энэ чинь 575 км зайд оршиж байгаа. Тэнгүүдээ яг тэ манайхаа ингээд урдаас бараа оруулж ирээл зард юм чинь яг л олны жишгээр Хятадаас бэлэн хувц авчраал тэгээд нөгөө аймагтаа жижиглэнгээр худалдаалдаг буюу одоо онлайн худалдааны бизнес эрхэлдэг. За. Тэгээ бизнесээ эрхлээд нэг юм 1 жил орчим болж байгаа одоо боловч банкнаас бизнесийн зээл авч чадаагүй. Шалтгаан нь яасан бах нь? Зээлийн түүхгүй. За. Өмнө нь ерөөсөө огт зээл авч байгаагүй. Тэгээ нөгөө 19 настай залуу уучраас нөгөө доктортой бизнес эрхлэгч гэж үзээгүй. Дээрээс нь
барьцаа хөрөнгө байхгүй учраас бизнесийн зориултаар зээл авч чадаагүй. Энэ бол маш олон хүн тохиолддог. Бараг өөрийнхөө ингээд авах гэж байгаа зээлээсээ баян гэдгийг нотолж иж зээл авах хэрэгтэй болчиход идэг шүү дээ, тий. За тэгэхээр Lend-Man аппликейшнийг ашиглаад 2 минутад энэ залуу яасан байх нь 15 саяын Flexi бизнес зээлийг авснаар бизнесээ өргөжүүлж бараа эргэлтээ нэмэгдүүлсэн байгаа байхгүй юу? Энэ бол айгүй ийм залуу хүмүүст маш гоё урам өгж байгаа байхгүй юу чаа. Энэ маш бодтой юу байгаа юм. Кейс байгаа. За ингээд та бүхэн барьцаагүй бүрэн дижитал бизнесийн зээлийг Lend-Man-ээс сонирхоорой. За эдний утасны дугаар нь бол 77 тэг додоо тэг 1 тэг 1. 77 тэг додоо тэг 1 тэг 1. Вебсайт нь Lend.mn. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за яасан бизнесийн хамтдаа саяг сураатаагаар Lend-Man хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлэе. Одоо бид нар Go West-ийг гэдэг дуун дээр явж байгаа. За тэгэхэд энэ нөгөө нэг YMCA дуусан Village People-ийн дууг яаж явж байгаад Pet Shop Boys-ийн дуулах болсон талаар ярьж өгье. 1992 онд хамтлагийнхныг Манчестер хотод болсон дохын эсрэг одоо дохын эмчилгээг одоо хурдсгах хандивын ажиллагаанд дуулахыг өрсөн юм байна. За хүмүүст ингээд нэг дохтой хүмүүс их байсан те. Энэ үед бол хүмүүст урам зориг өгөхийн тулд хамтлагийн гишүүн Chris Lowe Go West-ийг дуулахаар сонгосон гэж байгаа. За. Гэтэл дуучин Neil Tennant нь үгээ ерөөсөө цээжилж чаддгүй гинэ. Тэгэхээр нь ямар үг харж ингээл тайзан дээр үг хараад дуулалтаа нүшгээд эхний удаа дуулахдаа сингл болгон бичүүлээд дуулсан гэж байгаа. За. Ганцаараа дуулаа. За хэрвээ Neil Tennant үгээ чийжилсэн бол өнөөдөр Go West гэдэг дууны энэ хувилбарыг бид сонсохгүй байж л те. Тийм байна. Хамтлагийн арга хэмжээнд дээр нэг удаа дуулаад л өнгөрөх байсан гэж байгаа. Мэдээж Village People-ийн хувилбарыг бодоход илүү электроник дуугаралтай шинэ хувилбарыг Pet Shop-ийн гаргасан. За харин дуун дээр нэлээд ажиллагаа хийсний дараа ч гэсэн зөвлөлтийн төрлийн дуулалтад өстөө сонсогдож байгаад нь хамтлагийнх нь нэлээд гайхсан гэдэг. За Pet Shop Boys дууссаны дараа дуу бол үнэхээр алдаршид төмөнд түгээд хөгжим шүмжлэгчд хүртэл янз бүрээр нь магтаж ирсэн. Англи хэл дээр дуудагдсан энэ дуу. Нэгдүгээрт англи хэл дээр дуудагдсан, хоёрдугаарт маш амархан үгтэй байсан. Тийм учраас залуучуудад бол айгүй гоё сэтэл өгсөн. Тэгээд энэ цаг хугацааны хувьд 92 онд дуудагдаад 93 онд ингээд жинхэнэ хувилбараараа эн чинь клип бодоод цацагдлаа шүү дээ. Уншиж байна. За үг нь надад тест амар сонирхолтой. Энэ цаг хугацааны хувьд айгуугаа таарсан байхгүй юу? Юу гэхээр нөгөө Оросд пристройк болоод зөвлөлт бод улс задраад те нөгөө хүмүүс баруун гэдэг чинь дайсан биш юм байна. Тийм штэ. Коммунизм гэдэг Берлиний хаан чинь нураад те. Капитализм гэдэг чинь те ингээд тийм ч аюултай юм байгаагүй юм биш те гэдэг хүмүүс барууныг ингээд ойлгож ирсэн энэ үед Go West гэдэг дуу гарч ирэх нь өөрөө цаг хугацаанд амар наалцсан байна. Тийм байна. За үгийг нь уншиж өгье. За. Хамтдаа бид өөрсдийн замаар явна. Хамтдаа бид нэг л өдөр алсыг зорино. Хамтдаа би гарыг чинь атгаад, хамтдаа бид ирээдүгөө төлөвлөнө. Хамтдаа бид өндөрт дүүлэн нисэж, хамтдаа бид найзуудтайгаа салах ёс хийнэ. Хамтдаа бид шинэ амьдрал эхлүүлж, хамтдаа бид хүссэн бүхнээ хийнэ. Өрнийг зорихтун амьдрал тэнд амар амгалан. Өрнийг зорихтун номин цэнхэр тэнгэрт. Өрнийг зорихтун эрхчлөөгөө мэдрий. Өрнийг зорихтун хамтдаа бид зорьсон зорилгоо биелүүлнэ гэсэн. Ямар сонгуулийн сурталчилгаа. Энэ чинь бүр ийм хувьсгалын дуу шиг үгтэй хөө. Харин тийм. Хувьсгалын дуу шиг үгтэй. Йоо Монгол ялтан бид хамтдаа гэдэг ах шиг байна. Тэр баг. Юу л эвтэй байхтай хүчтэй гэдэг шиг л байна. За, дууг Village People-ийн гоцлог дуучин Victor Wildes бичсэн гэж түрүү хэлсэн дээ. Тэгсэн энэ нөхөр маань өөрөө ижил хүсний харилцаатай хүн байжээ. Энэ Victor Wildes нь. За. Мэдээж ижил хүсний хайр дурлал харилцааг дундаа шингээж хамтдаа өрнийг зориод аз жаргалтай амьдарч байгаа маягтай дуу гэсэн ойлголт бол олонний дунд төгсөн байдаг. Дуучин Wildes өөрөө бол ижил хүсний харилцааны тухай энэ дууга бичээгүй гэж бичигдсэн байдаг ч хөгжим шүмжлэгчд бол өрнийг зориг гэдэг энэ дууг 70-аад онд ижил хүснүүдийн Деважин гэгдэж байсан Сан Францискогийн тухай бичигдсэн дуу гэж ингэж үздэг юм байна. Бас даал дутагтай байна тий. За. Харин Pet Shop Boys-ийн бол
дууныхаа клипэн дээр зөвлөлт авахыг санагдуулах улаан дарцаг, улаан од ашиглаа зогсохгүй, юурыг агаарны хөгшөө, сансарт ноёдлагчдын хөшөө зэрэг зөвлөлтийн хөшөөнүүдийг харуулсан байдаг. Мэдээж зөвхөн зөвлөлтийг харуулаагүй дээ тэр чинь хар арьстай эрхчлөөний хөшөө мөшөө элдэ бус юм харагдчихэдэг. Тэгээ ингээд нөгөө нэг мистик юм нөгөө нэг скитэн дээр суугаад ингээд нисэж байгаа иймэрхүү дүрс гардаг штэ. За цаг хугацаанаас төрүүлээ төрчихсөн гэмээр Pet Shop шопынхан одоо бүх юмд өнгө дарснуудыг тоолуулаад байгаа woke culture-ийн эхлэлийг тэртээ 1993 онд одоо тавьсан байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл энэ дуун дээр өнгө дарс бүсгүйгээр эрхчлөөний хөшөөг илэрхийлсэн байдаг. Яа одоо манай үнсгэлжин чинь өнгөт дарстай болсон, засангаа өнгөт дарстай болсон. Бүгдээр өнгөт дарстай болсон шүү дээ. Тэгээ яг энэ нөгөө нэг ахаад энэ дуун дээр ижил үстний асуудлыг ярих шалтгаан байна л да. Яагаад гэвэл Pet Shop Boys-ийн хоёр өөрсдөө бас ижил үстнүүд байсан. Тэгээ энэ хоёр хос юм уу? Couple эсхийг нь бол мэдэхгүй байна. Гэтэ ижил хүүснүүд гэдгээ бол зарласан байдаг. За энэ дууны роялтигийн эрхийг бол Victor Willis 33%-ийг нь эзэмшдэг юм байна. Тэгэхээр энэ одоо Go West дуудагдах болгондоо 33%-ийг нь ашгийг нь бол анхны зохиосон Victor Willis нь бол авдгаа гэж байна. Ямар ч тач Village People дуулах үед цомхон хүрээнд алдарсан энэ дууг бол Pet Shop Boys-ийн одоо дэлхийн хит болгоод Грэмми наадамд шилдэг шин богино клип гэдэг төрөлд нь нэр дэвших хүртэл ингэж өөдөн татсан ийм учиртай дуу бахнэ. За ингээд залуучуудаа Go West. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 8-ны мегмар гарагийн сонсог урлаг нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрээ их сураатагаар дуу хөгжмийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бизнес хамтдаа Silent Man. За мөн та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас наваарай. Bridge Motors Токиохын дэд Токио камертай статраар хамтран ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа анжгаа. Үнэхээр гоё ялаа. За баярлалаа. Өргөлөөр хэм сонсогчдаа цагбрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3